Уулсын домог хотолон дараагийн бүлэг. Хар морин жил. Хар морин жил гарлаа. Хаврын тэргүүн сар, цагаан сарыг хайдуугийн хүрээнд хүлтэй ухтав. Элдгэн бөөгийн залуу төвшөө хүрэлтэй Шандуу хотод зурхаан ухаанд суралцсан цагийг мэдээлэх зурхаан содорт нэвтэрсэн хүн билээ. Цагаан сараас 3 өдрийн өмнө 8-1 хүчлөг хаанаас хайдуу хааны охин хотол цагаан ажурууг гүнжийг хүүтэйгээ ураг барилдуулахыг хүссэн элч илгээгээд байв. Хотолон гүнж хэдийн ханилах хүнээ өөрөө сонгох сойрхол хүртэж, энгийн цэрэг эртээ ураглах хурмын тов тогтоосон байтал санаандгүй гай тохиолдож сүйт рафтан сургаггүй болж 8 аймгасын бэр гууж байдаг нь ёстол хувь тавилангийн төөрөгдөл гэлтэй. 8-нууд цагаадаан улс өгөөдөн улсын заагдах хар ирчс мөрний хөвөнд нутгалдаг агаад говийн тололтонд цэрэг гарган хайдуг хамжиж байсан ч удаатай. Тэр үед хүчлөг хан сэнтээ залгаад удаагүй байсан аж. Хотолон 8-ны хүчлөг хүүгээ чамтай барилдуулан хүчээ үзүүлээд ч гэсэн сорилго хийх хүсэлтэй гинэ. Хотолон үүнийг сонсоод чимээгүй бодолд оров. Учиргүй эсэргүүцэн тэмцэж болохгүй. Учир нь энгүү хүчрэхэг хувлын хаантай олон жилийн турш тэмцэж буй хайдуг наашаа гэсэн хамсаатан ганцдахгүй. Тийм л цаг үе гэдгийг ухаарч байлаа. Тиймээс зуны тэргүүн сард тэдний хүү Хотолон гүнж хоёрын хүч үзэх барилдааны хий гэсэн хариу өгье хэмээн Хотолон шийджээ. Хайдуу хаан ч гэсэн энэ шийдвэрт нь сэтгэл хангалуун л байлаа. Чингэд 8-ны хааны элчийг буцаасны дараа цагаан сар болсон билээ. Ингэж хар морин жил гарлаа. Цагаан сарын шинийн нэгний өглөө нар битүүгээр хайдуу хаан хатад үр хүүхэд Баатар жанжтынхаа хамт овоо таглаханд очив. Их зайран хааны өвлжөөний зүүн талд байх их овоо эндэрт хоньны чансан хаа эдээ будаагаар тахил өргөж онго тэнгэрээ дуудан бөөлөв. Сар уулын сугандах асхтын даваан дээрх овоо эндэр сүрлэгээр дүнхийн цуурай надах их уулсын халил өндөр сардгууд дээрээс үлээж дорноос наран мандаж хар морин жилийн анхны өглөөг орчлонд авчирч авах үед хормоод алтан хошмогтой цасан цагаан нэхийдэл цагаан өнгөн малгайтай Хотолон гүнж хамаг Монголын хиймэрт сүслэн залбирч байлаа. Цагаан сарын шинийн нэгэнд хааны удмынхан цагаан дил өмсдөг заншилтай байсан аж. Цасан цагаан уян малгай, уянгийн арьсан хөрөмтэй шизан бүсгүй өвлийн дахин шиг л үзэгслэн гоо харагдах тул хайдуу уй зүслэг сайхан татвар эмрүүгээ харц шидлэн зогсож байхад цагаан болгон хажлахтай цагаан торгон өнгө татсан хурган дээлтэй нүүрэндээ оо ингэс пилитл нялсан солон хатан шизаныг дургуйцан хялцахаж солон хатан яркэнд бухар самарханд балгадаас оо ингэсэг хөмсөгний хар бэх авчруулан үрчлээдэж эхэлсэн шувуу шиг шөвгөр нүрээ хичнээн ч гоодовч цэл залуу үзэгслэнд уйгар бүсгүйн дэргэд хагдарч яваа намрын хатсан цэцэг шиг л харагдаж байв та. Аргын 1282 он хар морин жилийн шинийн нэгэн төмөр нохоо өдөр модон гарагт тохиосон аж. Хайдуу хааны 14 хүүхэд хатад татвар бэрүүд ачнаар цөм цагаан дэл өмсөн их овооныхоо тахилганд иржээ. Хааны 13 хөвгөний дундах цор ганц гүнж Хотолон эцэгтэйгээ зэрэгцэн их зайрангийн доохон сууж овоондоо тахил хэдээгээ өргөв. Дараагаар нь ууган хүү дуваахан хан хүү их хатны том хүү урус хунтайч нар тахилаа өргөлөө. Урус хунтайч түүний гэргийн шигшрэг хатан хоёр хар морин жилд үр хүүхэдтэй болохыг хүсэн овоондоо залбирч байхад дуваа. Энэ нэг Хотолон гэж нэг юм. Им хүний зам ясаар ураглаад явдаг бол дүүд чапаар маань төмтийн жанжин болж ууган хөвөн би эзний сэнти залгамжлан баруун гартаа хас бут хамга зүүн гартаа их цэргийн хатгаж өгөөдөн улсыг эзэгнэн сухсан. Гэтэл зам яс буруугаар эргэж энэ Хотолон гэж нэг эм амтан бүсгүйс өвтөн атал бидний дээр заларч байх юм. Энэ эмийг энэ эцгийн хорт өргөнөөс өтөр түргэн зайлуулдаг арга байдаг ч болоосаа гэж ундууцсан эмэгтэй дүүгээ хажиглаж байв. Хэдийн тахлаа өргөсөн Хотолон гүнж дуваагийн дэрэг дөрөнгөрөхтөө түүний
болов. Өдгөө юм чи энэ орд өргөнөөс өтөр түргэн зайлагтун гэсэн бодлынх нь хашгичааныг аль хэдийн сонсож ухаас дууах минь. Би эндээс хэрвч тонлохгүй шүү. Тэгж ч та нарыг баярлуулахгүй юм хана гэж арцалцсныг хачирхалтай нь дуваач гэсэн бодлоос нь бас гадарлажээ. Овооны тахилгын дараа хааны ёслолын өргөнд орж цагаан сарын элбэг дэлбэг идээ зог хүртдэг бүлгээ. Харин цагаан сарын шинийн нэгний үдэш нь ёслолын өргөнд хүүхэд хөгшөдгөө цуглаж хөлгөн их туйлс хайлахыг сонсон цэнгдэг аж. Хар морин жилийн шинийн нэгний үдэш Бүргэд Баатар 3 наст Гунан Улаанбаатар туйл хайлна гэж зар тараажээ. Хот улууны багад төмөр булаг авгийнхын өргөнд автан эцэг сүбэхэ хуурч гэргийн хамтаар икэл хуур аман хуур хоршуулан хөгжимдөж баатарлаг туйлсыг нүдэнд үзэгдэж чихэнд хоногштол сайхан хайлтаг байсан юмсан ч цагаан сарын битүүний өмнө их өргөөний тоос шороо гөвж хөшгийн үүлэнхээ хөвөлсөн цэнхэр торгоор сольж цоо шин цагаан эсгийн ширдэг өвч битүү дэвсж хоймрын бүрт чон сэлсэн зандан авдруудыг гялалцтлан зүлгэж онгох шүтээний өмнө хоньны зумаар тахил өргөжээ. Өглөө эрт өгөөдөө ухсааны шүтээ алтан дэвтэртэй хайд ухаан 14 хүүхдийн хамт залбиран мөргөв. Шинийн нэгний үдэш тэнгэр тунж сайхан байлаа. Хааны ёслолын өргөнд хан дагуулan өндөр гуйлан суурьтай олон дин асааж тонноос үлгсэн 12 салаа үзэмжит дингийн суурьнд тосон дин гэрэл бадрааж өдөр мэт гэрэл гэгээтэй байлаа. Бүргэд Баатар икэл хуураа татаж туйлын өмнө хилдэг алтай магтаалыг хайлах нь айха өглөөд унаардан байдаг өдөр дунд суунаглан байдаг алтай хангаа хоёр нь дэлхийн өргөн нуруунд дэнхилдэж байдаг дээвэр болсон хамрууд нь шанхаалдаж л байдаг буянт хам буурал алтай хангаа 2 минузээ. Бүргэд Баатарын их алтай магтаал хэлэхдээ өөрийнхөө байлдан тулдаж явсан Монголын их говь өргөн уудам харааг үцэмгүй тал өндөр сүрлэг хан алтай хангаан их улс өрнийн орт харш болсон яраасан их хот балгад Нанхиадын халуун уур амьсгалд өмнөд нутаг нов ногоо мод өвч бүрхсэн хадад шавх улсыг нүдэндээ үзэж тийм үдснээ улам амьлуулан хайлахаж юу. Харин хот улуун алтан тэрэг сүрлэг их улсын халилт цавчим хад уулын суг ороос нь зам даваа гүэн дундуур оюун батлороо хэсүүчлэн явж амрах хайртай автайгаа бэлгийнүүдээр ирж бидрэх мэтэр төсөөлн сууж байлаа. Булаг хар усны булгалж урсан байдаг. Боргос уляас модон найгаж 3 тал ганхаад байдаг. Болчмор сайхан шуун жиргэлдэж байдаг. Өнтөө өгөөмөр баян хам буурал алтай хангаа 2 минузээ гэвэ. Бүргэд Баатар алтай магтаалаа аялгуулан хэлж төгсгөхөд сүүжин бүсгүй гисгээсэн чигээ аяглан барьлаа. Туйлж Бүргэд Баатар бээр амаа чиглэн биеийн чилээгээ гаргасны хойно цааш үргэлжлүүл рүү наран сая жаргаж байхад навч цэцэг дэлгэрч байхад захын модыг зулцааг байхад загал бугыг янзаг байхад самуун цагийг шувтарч байхад сайхан жаргалыг эхэлж байхад манай энэ орны эзэн Манлай Баатарын хүү ачтай гэж ард нь хүлээсэн алдартай хэмээн дайсан сүрдсэн хүний сайн хөхөлдөө мэргэн гэж байлугаа хэмээн уянгалуулан хайлахад тэр жил номхон хунтайжин хятлагаас аврагдсан ширх ноёны хүүн хөхтөө Бүргэд Баатар туйлс хайлахдаа хөхтөө гэж миний нэрийг хэллээ. Миний нэр 3 наст Гунан Улаанбаатарын эцгийн нэртэй ижил бөлгөө гэж гайхуулан дэрэгдэх хөвгүнээ нудрахад мөнхлөө эмгэн чш хөхтөө хүүн дуугайд гэхэн үзэгдэн. Туйлжин баргил сайхан хоолой баатарлаг туйлсын үйл явдлын аясаар наашлан цаашлан икэл хуурын хөнгөнсөн аялгау эртний туйлсын хэмнэлийг хөгжмийн хэлээр хөөрнөх нь нэм багтай. Довын чинээ дэлэнтэй, домбын чинээ хөхтэй, найгал азарганы сүрэг 8 жаваа адууга баг боловч ирлийн шинжтэй балчир боловч баатрын зөрөгтэй хүү галт гэдгийг ингэрлүүлж гişүүд гэдгийг бэллэж
цант гэдгийг арлуулж, цахиурт гэдгийг өвөрлүүлж, цангил талдаа бэлчээж цахиурт цагаан далайда усалдаг гинэ. Жаран алд соёотой, жалгын чиний амтай, үе болгон нугастай, үсэг болгон үс болгон үсэгтэй, унахад эрхэм сайн, усан тэлмэн жороо, эрдэмт чун хүрэн морьтой гинэ. Автабаатар ангир шаргал дуугаа эсгэрүүлэн адуун сөргөөдөө давхиж явдгийг эртнийн туйлсын үйл явдал икэл хуурын гайхамшигт хөг аялгуу хязгааргүй удамд хөтлөх нь хотолон гүнжийн төсөөллийн мэлмид харуулж байлаа. Тэгснээ номхон хунтайжийн хээрийн отогт өглөөч шарахтаад мэлмигээ нээж эцгээсээ баатарлаг туйл хайлж өгөөч аав минь гэж хүсэж байсан Баавгай баатрыг дурсан саналаа. Тэгэхэд Бүргэд баатар хүүдээ эзэн Тэнгэр хаан туйлаас ай гэж ай түмэн хүмүүний үдлгээр, үе гэж үе түмэн хүмүүний үдлгээр үдж мордуулсан дор үүлтэй тэнгэрийн доогор үзүүртэй моддын дээгүүр хангинтал дуулаад жингэнтэл эсгрээд жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр, өдрийн газрыг өвсний сүдрээр товчлон явав гэнэмзээ гэж хөнгөнөөлөн хайлахад үхэлд нөөрлсөн тулааны тэр газарт үлгэрийн цэнхэр салхи үлээх шиг, өвгдийн онго тэнгэр хатан зоригийн дуулал их шиглүүлэх шиг, холын замд хатрах хурдан хүлгийн тоос тэнгэрт хадах шиг, хөх тэнгэрт цоройх уулсын оргил харааг үзэмгүй цэлих талын аялгау хишиглэх мэт, ер бусын их цог хиймрийн аялгау төгж харанхуйн оронд одож буй Баавгай баатрын нүдэнд гэрэл цацар саарл мэлмигээ үүрт мөнх анжуулээ. Монгол хүн хуурын аялгаунд эртний сайхан туйл сайлахыг сонсч өсөөд энэ сүрлэг айдан баатарлаг туйлсан ирчмээр тэжээгдэн зүрхэнтэй хатан зориг сэтгэлдээ яруу ангыг хураадаг буйзаа. Ташааны мах чангарлаа, тавагны цус тас тарлаа, зооны мах чангарлаа, зулайн үс тарлаа, явахтай байдаг бол явах цаг чинь боллоо хэмээх үед гунан Улаанбаатар мордож явсаар арт талын биен ангийн цоснд бодогдсон, өвөр талын биен хүний цоснд түлэгдсэн хүрэн хар мангасын очиж барилдаж тулалдан байж ялаад тэнгэрийн дагныг аварч гэргийг ам болгоод мангасын хөрөнгө мал сүргийг цуглуулж олон түмэн ардад хуваан өгсөн тухай өгүүлэн төгсгөвөө. Элдгэн зарин шинийн нэгний тахилгаас буух замдаа хайдуу хаанд хаантаа хар морин жил хаан угсаатанд хатуу хахир нэхэлтэй жил гэдгийг онгод тэнгэр надад сануулав. Тиймд та сэрэмжтэй байх тун. Харин дайны тэнгэр номхон тул цус орсохгүй гин. Цагаан сарын шинийн нэгэн төмөр нохоо өдөр модон гарагт тохиосон тул оюун ухаан дэлгэрэх эзэндээ ээлтэй үнэнчийн бэлэгдэлтэй жил гарлаа хэмээж өгвэ. Ил тарухтад хавар ирлээ. Уулсын тэргүүнд суусан манан сарниж огторгой улам гүн хөх болж наран улам хурцаар ээж хавар эртийн хараацаа шууд тэнгэрт илэн халин нисэлдэж цэнхэр яргуу цасан дороос соёолон хавар ирлээ. Хаврын цэнхэр өдрүүд алтан ордны улсын эзэн Мөнх Төмөр хаан тэнгэрт хальсан мэдээ зангийг буйхаалан өртөөсөөр авчирлаа. Хайдуу хааны үнэнч холбоотон нэгэн цагт Борог хаантай байлтахад цэргээр хамсж байсан Мөнх Төмөр хаан ийхүү 42 наснда хөх тэнгэрийн орныг яаран зорьсон хайдууд бат бэх нэгэн түшиг тулгуураа алдсны харуулслыг хамтд нь авчирлаа. Тийм Мөнх Төмөрийн тайлганд алаг төмөр сайдыг илгээхэн зүй хэмээн хайдуу хотолон гүнжтэйгээ зөвшөлдсөн шийдлээ. Мөнх Төмөр надаас 5 насаар дөө. Эдэрхэн насандаа ийхүү тэнгэрт одвоо. Таласын чуулганаас хойш би Мөнх Төмөртэй ахин нүүр учран залхсангүй. Хэдий зам холж онгонд нь очиж тэргүүн бүхэлх нэхэлтэй болно доо. Гэхдээ хотолон. Аваа сарын өмнө элдгэн зарин овооны тахилгаас буцахад юу гэж айлцсныг та умарцсан юм босов. Хар морин жил хаан угсаатанд хатуу нэхэлтэй тул сэрэмжтэй байхыг сануулсан босов. Мөнх Төмрийн тайлганд Хувлай хаан элч түшмэл илгээхэн зайлшгүй. Аава та тийшээ өөрийн биеэр явж огтоос болохгүй шүү гэж эрс эсэргүүцэв.
2 жилийн өмнө номхон хүнтэй жилгээсэн зандалчдын гарт Хайдуу хаан үхлүүч шархтан сар шахуу хэвтгэд өгөөдөн улс өнөд сэхгүйгээр задран алга болохын босгон дээр очиж орших, эс оршихуйн загт дэмжигнэж байсныг хот улам хизээч умартаж чадахгүй явдаг байлаа. Эцэг нь үгүй бол одод тэнгэрийн дор хотолон өөрөө хинч бос гэдгээ тэгэхэд л ухаарсан. Хан тэнгэр шиг эцэг нь үгүй бол охин тавиланг нь олон ирчүүд гიშгч нь дарах юм гэдгийг ч ойлгосон ажгүй. Хайдуу хааныг ухаангүй хэвтсэн эхний өдрүүдэд л дуваа урас хоёр хавирга сүврэг нийлэн хавчсаар жанжтын зөвлөгөөнөөс хотолооныг зайлуулан гаргаж дөнгөсөн билээ. Уулын зам шар усан давтагдан өдөртөө шалчганаж шөндөө хөлдөж мөстөн дош болдог үе. Хаврын хавсрах хавирга нэвт гэдэгчлэн хизээч цасан шамрах тавьж мэднэ. Мөн Хувлаа хааны цэрэг манад ялагдсны гашуун хорслын утаа байгсаар байгааг эзэн табуу март. Та алаг алтан ордны улс руу өөрийн биеэр отох нь тунч оновчгүй шийд гэж хот улам гүнжтэй санал нийлнэ. Хэмээн мунхагланаа гэж алаг төмөр сайдч хэлв. Чингэд алаг төмөр сайдыг Сүлд Баатараар дагуулхийн мөнх төмөр хааны орд байх Бэрх Сарай хотын зүг хөсөг хөдлөглөө. Өгүүлэх нь алтан ордны улс нь Чингис хааны их хүү Зүчийн улс юм. Зүчийн дараа Бат хаан, түүний хүү Сартаг хаан сууж, 3 дахь хаан Улагчийн сэнтийг Бэрх хаан залгамжилж, мөнх төмөр нь Бэрхийн дараа хаан суужээ. Мөнх төмөр жижиг Үлзий хэмээх 2 хаттай байсны гадна Византын хааны охин Анна түүний хатан байсан байна. Аргын тооллын 1228 онд өгөөдөө хааныг сэнтэд залахад Зүчийн хүү Буул, Туг төмөр, Тансут нар хуралдаад оролцоогүй юм. Буулын татвар эмээс төрсөн хүү Татар гэж байлаа. Татарын ганц хүү Ногоо ноён алтан ордны улсын цэрэг засаглалд ихээхэн гар дүрсэн аж. Зүчийн хүү ислам шашинд орсон Бэрх мөнх хааны үед Дунай мөрний тийш цөлөгдсөн ногойг дуудан ирүүлж цэргийн жанжиндаа өргөмжилжээ. Ирэх мэдлэл шуналтаач гарал угсаа дорд учир хаан сэнтийг эзлэх найдваргүй ногой алтан ордны улсын төрч шурган орж Илхан тулс руу удаа дараа довтолж тэр бүрдээ Хүлэгүү хааны хүү Абха түүний дүү Ишмут жанжинд хяар цохиулж байна. Аргын тооллын 1265 онд ногой Сундаа ноёны хамт Илхан тулсд цөмрөө орсон ч Ишматад ялагдаж өрөөс нь үдээ сохлуулан цогцсон байна. Дараа жил ногойг эвээгч Бэрх хаан залгамжлагчаа тодруулж завдалгүй насан хутаг болоход Тогойн хүү Мөнх төмөр хаан болсон юм. Мөнх төмөр хаан Зүчийн хүү Тогой Бүкэ хатан хоёрын дундаас аргын 1240 онд төрсөн хүү юм. Мөнх төмөр хаан Тогтуу Тогрилхай нарын хөвгүүдтэй байв. Мөнх төмөр хаан сэнтэд өргөмжлөгдсөний дараа өнөөх ногойг дахин Дунай мөрний тийш хөөн цөлсөн аж. Элтгэн зарингийн айл дургүнэн болж нас идэр мөнх төмөр гинтхэн хөх тэнгэрт ботсонд Хайдуу ихэд ганцаардаж байх боллоо. Ариг бүхийг хар хормын хуралдаагаар хаан өргөмжлөгдсөн ёс эзэн хэмээн үзэж ариг бүхийн хувлаатай хийсэн тэмцлийг дэмжиж байсан Хайдуу тэртээ цагаан бичин жилээс өнөө хүртэл хизэнээс нүүдэлжин ухсаа ёс заншлаа хадгалан үлдэх эзэн Чингисийн бэлэг сургаалыг дагахын төлөө санаа бодлоо огтхон ч өөрчлөлгүй 22 жил ургаа хад мэт бат зогссоор ирсэн билээ. Цагаан бичин жил гэдэг нь аргын тооллын 1260 он билээ. Энэ л 22 жилийн тэмцэлт нь хоёр тийш гуйлгүйгээр Хайдууг түшиж чадсан ганц хүн болвоос хүчрэхэг эрс шийдэмгий Мөнх төмөр хаан байсан билээ. Мөнх төмөр бол их юан гүрний эзэн Хувлайн эсрэг тэмцлийнх нь тулах түшиг багна нь байв. Гэтэл хаан удамд халтай гэх хар морин жил гаруугүй юу? Хайдуу хааны түшиг багна нь нуран унсан нь. Цагаан сарын шинийн нэгэнд Хайдуугийн ёслолын өргөнд зоог барьж байхад дуваа хүн эцэг минь эдүгөө эзний урсад алтан ургийн ил хаан тулс алтан ордны улс цагаатай улс дотроос их хаан сэнтийн ёс эзэн явсан манай өгөөдөө улс ганцаараа суурин нийслэл хот их орд харшч үгүй
100% иргэд мэт ийш тийш нүүж явах юм. Аава хот балгад барихгүй юу гэсэн билээ. Дуваа ханхуу хот балгад босгон суурин улс байгуулсан Алтан уургийн босод гүрэнтэй өөрсдийгөө харьцуулан басамжлуулсан юм шиг л бодож явдаг хүн. Хүү минь хотод шавар хэрэм дотор шигдэн сууснараа их улс гүрэн болдог юм биш. Хэрэм цайзанд хоргогдсон хичнээн улс гүрнийг морьтон монголчууд эсгээ турахтан бид уулгалан довтолж хураан авсныг санаж ав. Нүүж сууж явдаг нь монголчуудын хүчрхэг дайнч яваагийн суурин ч юм билүү. Илхан тулсан эзэд суурин сууж аллах шүтлэгтэн болов. Алтан ордны эзэн мөнх төмрийн хатан аанна гэж загалмаатан бүсгүй байсан тул ард иргэд нь загалмай шашинд орцголоо. Цагааданхан боргоос эхлээд мөн л аллах шүтлэгтэн боллоо. Их хотод элдв болон шашин шүтлэгийн сүмүүд байдаг. Монголчууд эхлээд тэр шашинд нь орно. Дараа нь дуудах нэрсээ тэр шашныхаа содраас авна. Захаасаа ч авч байна. Ингэж явсаар их хилээч умартна. Энэ эсгээ турахтныг өнөд мөхөөн гэсэн үг. Иймд хот байгуулахгүй, босод шашин шүтлэгт орохгүй, монголоороо ярьж, монголоороо нүүдэлж, ам зовхон монгол турахтан өн мөнхөд оршихуйн үндэс юм гэж хайд бос сургасан аж. Дувааха та тэгж шавар хэрэмд шаваарлцсан хүнтэй их хотыг мөрөөсөд байгаа юм бол хувлаа хаанд гүгээд очихгүй юу гэж хотолон гүнж ахта ширүүхэн хэлжээ. Дайн тулаанд хөдлөхөд нэмэргүй. Тэгсэн атал дураараа олон хатад эмс авч хаан аавын санг хоослохоос цаашгүй. Шалтгаан гарах бүртэл өөрлөө нөөдгөө үг шидэлж байдаг. Энэ дуваад далимд нь хотолон хатуухан хайсан тэр. Дуваа хотолооны үгэнд ихэд хорссон ч хажууд нь суугаад чапаар их бүх хоёр түүнийг хориглоод хариуд нь юм хилүүлсэнгүй өнгөрчээ. Тэр албат бол автан сурггүй алга боллоо. Энэ хотолгоны хүн тоохоргүй хөгшин юм болохоос нь өмнө тэр 8-ны хүчлгүүгийн хөвгөнд нөгөөд л явуулчвал таарна. Эмгээгээс сар тахих гэх мэт элдв шившлэг дом сурчгаад эрт зэргийн эрдэм цойлоод байсан биз. Сая бай бухта тултахын өмнө бас л сарны таглаг хийсэн дуултан лээ. Энэмиг эцэг өөгшүүлээд байхаар бүр омойтох нэ гэж дуваа зэвэрхсэн ч арга буюу хилээ хазаад өнгөрчээ. Алаг төмөр тэргүүтэн элчдэг. Алтан ордны улсаас эргэж ирэхээс өмнө шонхороор ирсэн чимээ мөнх төмрийн орыг ногоон дэмжлэгээр түүний хүү тодон мөнх эзэлснийг дуулгасан байлаа. За ингээд уулсын домог хотолон романыхаа уншлагыг жаргааж байна. Энэ зохиолынхоо бараг тал хувийг шүдэр цэцэг пэйжээрээ та бүхэндээ уншиж сонирдуулсан байна. Тэгээд цаашаага e-book-с сонсож болно. Номыг худалдаж аваад үргэлжлүүлэн уншиж болно. За энэ романы онцлог нь Хайдуугийн улсыг мөхөх хүртэлх түүхийг өгүүлснээсээ гадна зам зур түрүүн хэлсэнчлэн түрүүн мөнх төмөр хааны ураг угсаа удам Алтан ордны улсын талаар өгүүлсэнчлэн тэр үеийн энэ Алтан ургийнхны Чингис хааны хөвгүүд тус тусдаа байгуулсан Ил хаант улс, Алтан ордны улс, Өгөөдийн улсын түүхийг хажуугаар нь цэвэр түүхээр нь хавчуурга болгож ишилж өгүүлж байгаа болохоор та бүхний маань Юан гүрний үеийн Алтан ургийнхны түүхийг мэдэж авахд их нэмэртэй тийм зохиол шүү. Зохиолоосоо тусад нь бодит түүхийг их сурвалж хадаад яваад байсан. Тэгээд цааш нь ингээд номоо уншиж тогтож унших юм бол бүр илүү сонирхолтой байж түүхийн мэдлэгт чинь далаад тусал нэмэр болох байхаа гэж зохиогчийн хувьд найдаж байна. Үүнээс цаашаа манай сувгаар Монголын түүхэн хүмүүс подкаста үргэлжлүүлэх болно. Зохиолоо бол номыг худалдаж аваад юм уу эсвэл мэрэгжлийн найруулгатай мэрэгжлийн жүжигчний унших e-book аппликейшнийг бас татаж авч болно. Сар төд бодлогүй сарын дараа гэхэд бараг бэлэн болох байх гэж бодож байна. За ингээд манай сувгийг цаашаа дагаад
цааш бэлэн болох подкастууд, цаашдаа унших зохиолуудыг маань сонсоорой. Тэгээд энэ дэлгэцэн дээр гарч байгаа хаан банкны дансанд маань дэмжлэг илгээх юм бол бидэнд бас тунч сайн эдийн засгийн нэмэр тос болно. Тэгээд хаяач гэсэн дэмжлэг илгээдэг сонсогчдоо гүн талархлаа илэрхийлж байна.